Хүй, сайн уу? Тэгээ тэрнээс гадна боохоо байдаг гэсэн. Хатаж өглөө. За бүгдээ явсараа 70 цадад дээрээ хүрээд ирсэн байна. Тэгээд энэчээс одоо Хамбогд сум орноо. Хамбогд сум ороход ерөөдөө дандаа засмал гэхээр нь машиныхаа дугууны хийг буцаагаад нэмчлээ сулалцсан байсныгаа. За Хамбогд руу явж явах зам Тогттэй гэдэг том дээрд юм байна. Тэр сум руу дөнгөж ороод баруун гартал руугаа иргэн уурхаа тааралч. Энэ оюутлогоо мөн үү манайхаа. За саяны уурхаа руу чиглэсэн замаараа явж байгаад аюу юм том тракнууд донд ороод ирлээ. Шанс майнинг гэдэг нэртэй уул уурхай үйл ажиллагаа явуулдаг газар ах шиг байна. Энэ замаар аюул сонирхолтой л хоёр талдаа уул уурхай ажил явагдаад тэрийг нь хараад энэ замаар явж байгаа шинүүд нь гэвэл дандаа 70 сэрийн лампууд явж байна. Одоо энэ өөдөөс нэг ирж байна. Тэр нь аюул их явд юм. За ямар ч Хамбогд сум дээрээ ирж байна. Яг нь сумынхаа төв рүү бол ороогүй. Маань нь бол ийм гоё гэрэл хийгээтэй барилгууд огтж авч байна. Одоо сумын төв рүү ороход 41 км дутуу. Цаг одоо 9:16. Нэлийн хол замыг машин дэрж туулж ирлээ. Тухайн утгын замаар явж ирсэн. Айгүй олон трактай. Тракууд нь ерөөсөө 20 км цагийн хурдтай л яваад байгаа болохоор тэрэндээ тэгэхээр айгүй удаан явж ирлээ. За Хамбогд сумдаа хурж ирээд цаг бараг 11 болж байгаа болохоор хэмжээний нэг буудалд хонхоор шийдээд байна. Нэг юм жижигхэн нэг ортой энэ буудалд орохоор болсон. Тэгээ орж ирчээ байж байна. Нараа. Би бол галтаасан юм л явчихна. Энэ дээр айгүй хөөрхөн үг байна. Би сая уншлаа. Мөрөөдөлтэй хүн хизээч зоостдаггүй. Чамаар бахархаж байна шүү. Амжилт хүсье гинэ. Яг надад зориулсан юм шиг те. Айгүй хөөрхөн. Тэгээ энд тэгээд нэг шөнийг өнгөрөөчөөд маргааш Хамбогд сумаар үзэх юм одоо тойроод явна. За бай. За өглөөний минь Хамбогд сумынхаа тод гэмэртэй буудалд хонсоо. Тэгээ өглөө 12-оос өрөөгөөс олж өгөрэй гэсэн. Гарахаас өмнө байгаа бэлэн талах өгөрцөө хяан өдрийн хичээд гарыг даа гэсэн бодолтой. Тэ дүүрч. Одоо чи энэ засан дээр гарч яваад дэмжиг гээд 19 км яваад дэмжихийн уул зур дээр очих юм. За. За. Тэр уул зур тэр засан дээр явсаар байгаа дэмжтэй. За баярлалаа. За ингээд дэмжихийн эдэн нэрээ хүрээд ирлээ. Бид нар одоо энэ дээр байгаа юм байна. Энд ингээд 3 ийм хийд гэдэг нэр. Ирээтийн хийд цагаан толгой ингээд 3 байдаг. Тэгээ үүдэн дээр Монгол хүчээр бичсэн. Хаттай юм байна. За санамж гинэ. Өргөл өгөх соёл. Цагаан болон шар будаанд байгалийн хөрсөнд амархан шингэдэг бөгөөд зэрлэг амт шувуудын хоолболоход тохиромжгүй байдаг. Тиймээс байгальтай ээлтэй ургадаг үр тариа өгөөд орчин тойрноо цэвэр байлгах тойр нэмрээ оруулаарай гэж. Тэгэхээр шар будаа, цагаан будаа ер нь дэмий юм биш үү хүмүүсээ. Өргөл будаа барьж өгч байл.
Энэ гурван болохоор гурлаа хүүхэд өөр дээрээ авсан. Хамгийн зүүнлийнх нь алган дээрээ очиртой, хоёр дахь нь цэцэгтэй, гурав дахь нь болохоор илттэй ийм брод. Та энэ сүм хийдээс гарахтаа ингээд бүхсээ харуулж гардаг үгийг сонсч ирсэн үү? Ингээ хуучных нь хан босгосон юмнууд нь байгальд бус цас боргонд дэлгдээд өөр сунхаас нь хамгаалаад юм. Гадуур нь шилэн оргонд ичиж. Түрүүн орохдоо үүдэнд бас нэг хоёр ширхэг байсан. Ингээ хан хашаанууд нь дандаа юм. Яг байгалийнхаа хоригоор шар шаврам ивтэй. Хүй, сайн уу? Им хоёр найз байна энэ чинь. Хонь ишиг хоёр. Нар буруу төрөгч штэ. Нар зүг тайлсан бүгдээрээ. Би яагаад шивнээд байгаа юм бол. Тэгэхээр цаанаас нэг ингэж шивнж ирээд байгаа юм. Энэ суврагууд нь бол үнэхээр гоёороо үлджээ. Энэ хийцэл нь болохоор голдоо очиртой. Хоёр талдаа арслан өргөж байгаа байдлаар дүрслэгдсэн. За эндээс нэг дрон гэж дүүсавэ. Хүмүүс дрон гэдэг байгаа юм чинь дрон гэж болдог юм шиг.
За бүгдээрээ энэ хадан хавцлууд дээр нь гарч болохоор гайгүйс үйлдэх гэдэг. Энэ зам даваа ингээд жижиг овоонот айгүй болно бас. Энэ газар их ч одоо Монголын энергийн хамгийн өндөр эрчимтэй зэг. Хамгийн өндөр жишээ. Монголын энергийн эрчим үг сайтай ихтэй зэг гэж яриад байгаа шүү дээ. Энэ хатны ард ийм харт туг. Ийм хатан хавцал дээр нь явцсан гараад ирлээ. За буцаа буунда. Энэ хараа ийм өндөр. Never make it out. In the morning, I'm wondering how I'm gonna get through the night. Sick and weary, only your love gonna make it right. Өчигдөр жоохон гээгээтэй өдөр нартай ирсэн бол энэ хавьда камплаад буудлал дуулж болохоор л гэсэн. Иргэн тойрондоо ийм бай. Хат нуттай. Нэг хадныхаа нүмерт камплал. Хэлсэн бол өглөө та хэд гоё нар мандж явах үеийг харуулж чадвал гэсэн юм. За одоо яхав тэгээд. Хам багд руу ирэх зам айгу хол юм байлээ. Замдаа тэгээ хурдан явах боломж байхгүй. За 3 сүмийнхаа эхний сүмөө өвдөө тэрхэдэ хараад дуусчлаа. Тэгээд дараагийн 2 сүм рүү болохоор энэ хойшоо алхаад ордог гинэ. Ийшээгээ 7 км алхах гэж байна. Би сайн нэг юм бодлоо. Ингээ алхаж явж байгаад. Түрүүн бид нэр ингээ камплж яхад амтаа харагдсан шүү дээ. Тэгээд амтнаа би хайж үзсэн чи херс амт байсан байхгүй юу. Тэгээ говьд өөр ямар амтан байдаг вэ гэсэн чинь. Зэр, херс, мануул. Тэгээд тэрнээс гадна боохоо байдаг гэсэн. Амтан таарны дээрөөсө бодоогүй гараа авчиж хийшээ. Километр гарантай алхачлаа. Одоо тэгээ ямар буцалтай нь шүү дээ. За нэг нь алхсан юм чи тэгээ очиндоо. Хатаас нар шараад. Амар халуун байна. Жихэн төстөө нохоо гаслам алхав гэж. Өмнө нь бүгдээрээ нэг хонгорын ил рүү явж байхад замын хүмүүсээс зам асуусан чаа. 50 км гэж хэлсэн шүү дээ. Тэр нь 180 км байсан аахгүй. Тэгээ нааш Хамбогд руу ирэх гээд бас Хамбогд иншигаа ер нь хідвэ гэдэг колонки хасар суухад нэг 250 байгаа гэсэн газар нь 500 км байсан шүү дээ. Тэгсэн чинь саягийн дэмчгээ эдээс дэлгүүрэгч минь ийшээ ойрхон нэг 2-3 км л байгаа. Алхачвал явах уу гэсэн чинь алхаад явчих ойрхон шүү дээ гэхээр алхаа явсан чинь ойрхондоо энэ өмнөх таатануудаа хараад үзэх юм бол 4-өөс 9 км байж магадгүй болчиход ш. Замын тэмдэг байна. За дэмчиг хэд энэ чинь 4 км гинэ. Тэгэхээр бүгдээрээ дэмчиг хэд 4 км гэхээр 4 км алхацсан байна.
70 улаан гэдэг нь 3 км гэхээр сая замд өнгөрөх юм бах та. Бүгдээр одоо ийшээ явах юм бол хадны зураг ирээд хийд гээ газар руу очих юм байна да. Нэг цаг амар халж яснаа одоо нар үүлний ардуур ороод нилээн гайгүй алхахад айгүй таатай болчихлоо. Авч явсан 2 усныхаа нэг нь уугаад дуус. Түрүү наранд алхахад энэ гарын шүү амар улаа одоо хорсох гээд байна. Иймэрхүү хол газар алхаж байхдаа энэ ханцуутай битүү овцсон өгч явмаар юм байна. Та би юу нэ? Ингэ шийдлээ. Энэ аль хэдийн баг 6 км алхачихж байгаа байхгүй юу? Тэгэхээр хаана яваад байна одоо? Нөгөө хийд маань энэ хэвлэх хэвчтэй. Дрон нисгээд гэсэн хараад хий. Нар дээр байгаа дээр. Шүн болчихвол дрооноор ч харж чадахгүй юм биш. Төөрчих юм бол. Ганцхан батарей дүүрэн байгаа дроны. Нөгөө хэд бас цэнгэлжил. Энэ хараг мөн байх шиг байна да ийшээ. За биш байлаа гэхэд энд ямар нэгэн суурин газар байна. Хийд маань мөн үү биш вэ? За ийшээ л очие доо хийд маань мөн юм шиг байна. За би ч хаана боллээ. Яа тэр хол. Яг ингээд бол дроноор ингээд харахад бол 900 м километрийн цаана байна. Гэтэ алхахаар худлаа л та нисэхгүй. За дрон авцаа дуудчих. Йоо. Тэлийн доошлоо замын нэг хараад шууд ингэ алхажүүл яа гэдэг. Гээгүй шүү. Замаадаа алхах уу? Жохон доогоор хэсгээс элхний хүчээр багсгаад хурдан явал. Сүүс ирж байна. За явах зүгүү болоо юм шүү дээ. Явах зүг бол ойлгомжтой болсон. За ирлээ дээ. Ямар ч юм барааг нь харлаа. Дрон өснийхаа чаашууд зүгийн гараж аваад тэгээ машин тармаар шууд өөрөө дрон ирсэн зүг рүү алхаад явж байна. Гадаа үүлэхгүй болоод бас наран босч чирээ халчлаа. Бусаад нөгөө нохоогс юм халуун эхэлсэн. За хийдмэн явсан тэнд харж байна. Энд хүн амтан байх юм болов гэсэн чинь. Хүн амтан байгаа шинж байдгүй. Зүг асраа ирсэн болоо. Бишээ хүн байгаа гэж надад энэ хэдийн юм шавуур байшингууд хардаад харсан чинь хүн байдгүй. Дандаа орхигдсон газар байна. Очих гэж байсан газар очиод буцах тийшээ амтхуу 3 дахь нь хайж олох уу гэдэг сонголтын дээр л ирэх юм байна да. За энэ нэг юм хаалга маягийн яана одоо баахан буруу ярьж явах үү. Энэ ойр хавьда ганцаархнаа ингээд өнгөө алдаагүй юм гоёроо үлдсэн мах юм. Иргэн тойрныхын бүх газар ингээд нураад балгас байртай байхад энэ нэг ганцаархнаа юм өнгөн дотоороо нар гэлбсэн юм сайхан харагдаж байна. Энэ талаараа явуул юу вэ? За нэг юм газар 7 км алхаснаас болж ирлээ. Энэ дууг нь хүмүүс ирдэг л байсан юм шиг байх юм. Одоогор ямар ч хөнгөө. Нар яг өөдөөс. Ямар нэгэн бичүүлдээс юм байна уу? Тэр цаана нэг юм
Хуушны дээр үеийн балгаас энэ. Тийш нэг очив тэгээ буцаа. Ваа, энэ дундаараа гол орсд юм байна. Нэрийнхаа. Йоо, ямар гоё юм бэ. Нууж болт юм болоо. Тэ болох л хэлгүй. За тэгээд саяны голын маань ард хуучин ямар нэг юм байсан. Уул мөр суурин болоод харагдж байна. Цагаан тахим хадаа өлөгчч хүмүүс тэгээд гал түлээд идэ бодоо өргөсөн байна. Ишага. Гуравцыг нүг нь хайгаа олчвол би бүр үнэхээр хайпи. Сэтгэл хангалуун болчих гадах. Яа, sorry. Мод тоглолчлаа. Хүн явж штэ. Хүү гараад ингэж баярлах гэж нэр. Би ч хацтай л даа угаасаа. За амар яцхан уу. Сайхан тусч байна уу? Сайн явж байна уу? За таад минь хаанаас хаа үрж яваа илээ. Оо, сумаасан гараа. Одоо хаа өрхөө? Одоо энэ авда байна. За, урж байна. Өө би дэмчгээд үтчихэд. Ийш ойрхон 2 хийдэг гэхээр нь алхаа явцдаг гэхээр нь алхаа явцсан чаа. Харин тэ. Зайтай байна. Тэгээ ямар ч сан энэ бол нэг газар юм шиг. Нөгөө хэд нь хаана гэдэг юм бол. Тийм үү, хийдэн үзээг. Тойр нэн гэсэн шүү дээ. Төр нэн байж байгаа юм. Тойр найлээ. Энэ харагддаг энэ зэвсэдээ сууж. Тэгвэл энд очиод ирсэн Хөөцөн төр нэн. Энэ шинээр барьсан энэ амралттай газар байж хаацсан. Энд харин явж хүн байхгүй юм л шүү дээ. Байхгүй амралттай газар байж буюу дүүл байгуул бийсэн юм биш нэг хөнгөн бай те. Хөнгөн байлээ. төр нэн хөөцөн төр нэн баруун хойд цаар. Нөгөөх нь хэр олоо энэчээс. Энэ Нөх нь иш Ирээд юм уу дэмчиг юм уу? Ирээ тэгээ хэлээд байгаа юм шүү. Дэмчгээс ирсэн. дэмчгээс ирсэн. Ирээд чаг энэ гол дагаад одоо баран чахал баран чаа. Гол дагаад угаасаа бид сая очичээд ирсэн тэр хаз. Гол дагаад хойд барчаа. хэр явах лээ. Одоо энэ голоор дээш өгсөд ойрхон. Нэг холгүй. Нэг холгүй юу. Тинчээс дэмчг рүү алхахад Машин болдог яагаад. А? Энд сая явдаг машин байвал гайгүй юу. За баярлалаа. Би өөр хүний бараа алахгүй сая. Бараг 7-8 км алхачихва. Бараг гэсэн юм. Тэгээ амар баярлалтай юм байна хүн хараад. Өнөөдөр байж лээ. Өндөр өндөр дээр гол хойд баг ингээд сүм болсон байна даа. Сая энд нэг машин явж илээ. Тийм үү. За. За баярлалаа хөө. За сайхан амраарай.
Хүмүүстэй таарлаа. Хүмүүс маань энэ ч отголох гэж ирсэн гинэ. Би отголчвол отголчмоор л дааж машинаа үлдээдэг. Тэгэхээр отголж чадахгүй. Энэ голоо дагаад гээд энэ маань гол байсан юм шиг байна. Тэгэхээр энийгээ дагаад холгүй байгаа гинэ. За хаашаа явж лээ. Хатаж өглөө. Бүх уух юмаа дууссан. Түрүүний тарс хүмүүсээс усгүйгаа авчдаг гэж. Уух ус байсан л байгаа да. Одоо 4 км байна ядах юм. Тэгээд дараа нь дэмчиг орно баслаа. Жохон салхилаа танараа үүлний алдар орчоосаа. За энэ бас явж байгаад хуучин бас ямар нэг юмны тойрол бол. Энэ арай ирээн биш үстэй. Харах нь одоо юу ч үлдээгүй байвал ингээд харамсалтай ингэж халах яах. Ямар нэг юм байсан болтой тойр байна гэж. Бид нэр ирээн дээр ирчтэй найзуудаа. Тэр хараа. Тэг яг л өмнө хойно гэсэн шиг ганц хаалга хивэндээ үлдсэн байна. Энэ тэгээд хэрэнгээс юм маань. Тойр нь л үлдсэн болтой. Заавчсан тэр ирсэн юм чи тэр хаалган дээр очно. Тэнд хүнийг тэнгэр ивэнэ гэж. Юу ч мэдгүй, зам ч мэдгүй ингээ явж байгаад. Зорсон. Олж үзэх гэсэн хоёр газар олоо ирлээ. За нэг юм. Хийдэнэ. Энд миний уншиж чадахгүй юм шүү дээ. Галбын 3 хийдийн нэг болох Ирээтийн хийдийг 1830-аас 1832 оны хооронд ноён хотогт Данзан авчаа бүтээн байгуулж одоогийн Дорноговь аймгийн дэрдэх их Чойлонгийн хийдээс Улаан Жамсран бурхныг залж ирээд Галбын улаан сахиус гэсэн нэр 18 залжээ. Баярлалаа. Сайхан үз чарлаа. I'm happy now. Одоо буцаад дэмчиг рүү гарахнаа. Одоо дэмчигийн чигээр сойрхон гэсэн. Юу ч гэсэн map man яг заахгүй байгаа ч гэсэн. Зүг чигийн маань баримжааг бол өгөөд л байгаа юм л та. Дэмчгийнхаа баримжааг энэчнээс аваад ингээл ирүүсээ яг чивээрээ. Замдаа элс байна уу, хад байна уу, уул байна уу, даваал алхачих.
асуулаа. Энд нэг. Яа. Тэмдэг дээрээ ирсэ. Миний дээр нь авирч дроноор аваадсан хад энэ үзүүр нь харагч. За дэлгүүр нь онцгой авсан. Одоо 6:30 4 цагийн явгаа аялал хийгээд ирлээ найзуудаа. 4 цагийн явгаа аялал. За хэдэн километр алхсны чинь сарчилд. За хэдэн километрийн гардгүй маань яваа 22,000. Тэгэхээр ойролцоогоор 20 км л гэсэн тий. Эргээд ирлээ. Өмнөх саяны үдцээ 2 хэдэ бол энэ дэмчгийн хэд маань арай нэг бүрэн бүтнээрээ үлдсэн ганц хийдэн юм байна. Бүрэн бүтэн гэжээ тойр нь арай нэг юм бийтэйгээ үлдсэн гэх юм уу. За дэлгүүрлөө орж асууна. За явчихсан байна. Хөө явчаад ирлээ. Би ярин жоохон тойроо явчлаа. Тийм үү. Тэгээ нийт 20 км алхачлаа шүү дээ. Хөөх тийм. Эренгээ яаж ирсэн? Эрэхтэй ирээнээр ирсэн. Би ингээд цаашаага бүр юуруугаар хамбаг сумруугаа алхаж ирсэн мөлий. Тийм. Тэгж яагаад гинт мап харсан чинь ийшээгаа нилээ 4 км-ийн хажууд гээ баг хажууд нь ирсэн. Тэгээ 4 км ингээд явсан гэх тий. Тэр нэг юу л боосноо. Нэг их зураг байгаас дэстэй нэг 3 байна. Үгүй ерөөс тийм заваараа. Аа л өөр зав. Тэгээ би бүр нилээ тийш алхах юм бэл. Арай тийш алхсан байна. Тий. Жохоо ингэж алхсан байна. Аа. Эренгээ дажгүй. Тэнцээ хүмүүс байна. Байгаль нь гоё байгаас тий. Гоё. Доогоороо голтой. Тийм хавцалтай. Тий, хавцалтай, гол урсаад, голынхаа зэрэгээр ногоорсон. Усаа ирнэ, ус авч сайн авч явмаар юм байна дайрна. Тийм. За сайн яваад ирлээ. Дам таажсан баярлаа. Асаа. За. Оо маш. Тоох дагвал. Хүрэгч унт. Яагаад юм бэ? Юмнууд нь хайлж гэлээд. За замдаа ууж ирсэн. Бослоод гээд байгаа шүү дээ. Юу нэмч. За энэ бослоо. Мөн дэлгүр мөн онцгой гоё хаад болчихсон. За бүгдээр ямар ч сан галбын 3 хийд болох. Эхлээд дэмчгийн хийдээ өгсөн. Тэгээд цагаан толгойн хийдээ өгсөн. Хамгийн сүүлд эрүүгийн хийдээ өгсөн. Энэ 3 хийдээ ямар ч сан алхаад үдчихэд ирлээ. Цаг одоо 7 болж байна. Би 4 цаг алхсан байна. Алхахтаа нэлээд тойроод 3 гараад алхачих. За тэгээд одоо энэ хамбог суманд маань үзэх газар нэг байна. Шар цав гэдэг үлэг гөрүүлийн мөр олцсон газар. Тийш одоо 7 болж идэг явах уу? Зүглээ явах уу? Эсвэл шууд 75 руу өглөх үү? Бодож л байна. Машиндаа ирж нэг юм устай солголоо. Саянаас хойш би авсан нөгөө бамбарнаасаа бүр дүүргийг цааш нь харуулад бамбар тэгээд энэ төвшүүлс ус шүү дээ. 10 литрээс хавтай гэрээс авчихсан. Тэр уснасаа нэлээд ийг унж байна. За тэгээд юу ч гэсэн хамбогд сумын төв рүүгээ очие доо. Never sleep, never. The moment that you rest your head, they think they can't compete. If you gotta skip steps, then the plan is not complete. Get your reps in, get your reps in, get your. Never rest on a past success. You gotta love what you do if you're trying to be the best. Moving, keep on moving along. Keep it moving, keep it rolling.